байна уу? Өнөөдөр аюу тийм гоё скин кэр хийх тайпныг байгаа болохоор скин кэр видео оруулах гээд байж байна. Би ер нь бол цолгоороогүй үедээ ингэж скин кэр хийдэг гэдгийг харуулах гээд. Одоо ямар тааж сонгоор уучаад тэгээд шавар маск тавьчаад байж гин. Шавар маск уугаад ирлээ. Арь самар гоё юм. Тэгчээд миний скин кэрний хамгийн ихнийх бол тонер. Тонер бол өстой нэрээ. Нэлж болох хэмжээгээр нь сайн ял шүү дээ. Бээр дөрөс арсаа сайн арчлахгүй байгаа. Залхуу үрээд. Энэ бол орой нүрээ горьтой гоцаал. Тонер түрхэл унтаад. Ах үү тий. Яа. Тонерний дараагийнх гэвэл ийм серум түрхэн. Маа би нэг бодвол харж дотроо ийм шар бөмбөлгүүдтэй. Зүгээр л хэрэлцдэг болохоос би хардгүй юм дөө. Гэхдээ би нөгөө нэг ийм амар скин кэр амар сайн мэддэг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нэрийг бодвол би бараг мэддэггүй. Би зүгээр л энийг төрчдөг л гоё юм шиг байна. Тэрийг төрчдөг л гоё юм шиг байна. Гэдэг төрлийн нөгөө нэг төрөлхийн ийм батга нэг амар гараад идэх арьстай хүмүүс байдаг шүү дээ. Би яг тийм төрлийн хүн нь болохоор хүмүүсийг бодвол тийм амар ретинолтай юм байна. Энийг ингэж түрхэн, тэрийг ингэж түрхэн гэдэг бодол нэг амар байдгүй маа. Зүгээр л нөгөө нэг 10 жил тахад нүүр амар хураашаад идэв байсан. Тэгэд ингээд нэг харчдаг байсан болохоор минийх ингээд энэ хуваар юм болцруулчихдаг гэсэн үг цахан бол. Ер нь бол тэгэж хурааш болохгүй өрхөн чихтэл байлвал надад их төрөн болчт юм дөө. Хаяа нэг өрөвсөлтэй батг гарнаа. Уугаагүй унтахаас ч болоо гэсэн юм уу те. Тийм юмнуудаас болоо жоохон батг гардаг. Тэгээд яг хуурай арьстай болохоор цагаан батг бол гардаг. Цагаан батгыг угаасаа шавуулж л арилгана. Цагаан батг гарахгүй ихний шат нь мэдээ сайн чигшл гэдгийг нь бол би мэднэ. За одоо би тэгээд ойрд нэг амар сайн нүр арчлахгүй байгаа учраас надад ерөөсөн ампул байхгүй болсон. Тэгээд ер нь бол серум л байна. Ийм хоёр серум. Тэгээд ийм нэг серум. Ийм л 3 серум байна. Тэгээд энэ Anovage-ийн энэ серум нь баг дуусж байгаа. Тэгээд энийг би хаяа хэрэглэдэг. Тэгээд л ер нь болчдөг юм дөө. Тэг чаа нэг гоё мөнгөтэй олчд амгүй явна гэж би бодож байгаа. За одоо юу ч гэсэн энийг түрхсэн юм чинь гоё маск тавьцгаая. Шид маск. Сая сүлд нарны тоос moisturize крем авсан чинь надад ийм симплүүд бэлгэлсэн байна. Ийм симпл. Ийм тэр нэг шид маск. Бүгдийг энэ шид маск юм. Яа.
Би нэг шийд маск тавьчих. Юу н хөргөн хэсэгтээ явчих шүү. Би network курсээс авахулаад амар арчилж эхэлсэн баха. Тэрнээс би зүгээр ээж авч өгсөн юмнуудыг түрхээл өөрөө нэг юм харж мэдэхгүй. Тэгээд ээж чинь аягүй сонь юмнууд авч өгнө орс морс гэл. Тэгээд тэрнээс хойш ээж надад авч өгөх биш. Би ээжэд зөвлөдөг болсон. Манай ээж бит хоёр харьцаг адилхан. Манай энийг ярьчих гэсэн яг адилхан. Нэг амар бодох гээд байхгүй. Зүгээр л ингийн тэнийг амар арчилгаа шаарддаг. Арснаа гэдэг шүү дээ. Ерөөс тийм арс биш байхгүй манай гэр бүл ярьсан. Гэр бүлийнх нь тийм болохоор зүгээр тухайн үед тулгамжлаагаа асуудалд нь болохоор айлаад юм авчдаг. Жишээлбэл бол би хуурашаа тийм аа. Манай их яг тийм амар чиг дэрстэй тийм гэрэн төрөх шаардлагагүй талх үзтгэлтэй. Тэгээд төсөө тал барилгадаг гэл нэг тийм юм яриад л идэв. Би яг үе тэгж жоохон том болоод шнээс. Жоохон том болоод тэрэн дээр анхаардаг болгоо. Одоо л надад хангалттай нүү. Зинлэрстэй. Тэмстэй. Тэгээд ингэ миний туханд хүрдэг заа. Энэ 30 тас. Яагаад ингэ бүтнээр нь орчдөг юм байдгүй юм бэ? Тэг ингэ цохоо дараад. Тэр нь бүх мас л юм. Тэгээд дотор нь үлдсэн шингэний сайхан маргааш ихтэй газар. Тэгэл сайхан болтой. Тэгээд ингээд хомор хураашгаараа миний хомрын дээр цаан батг гарах гэдэг юм. Тэгсэн мөртлөө нөхцөлттэй яг ухаад үзсэн бол хар батг бас байгалах. Өглөөний хомор чинь хар батгтай байдаг да. За тийм хэлснээс гарна. Би энд тас хүрсэн болохоор яаралгүй. Би тэгтээ нөгөө нэг хүмүүс хүзгүй мартай гэдэг чинь би мартчихдаг цаа юм шиг зү. Оруулны хайрсыг хуулна. Байгаас амар оруулны хайрсыг болох дуртай болохоор. Ягаад ч надад гоё юм. Би зэрэмдээ ингээ оруулны хайрсыг хуулаад бүр юм идчих чадахгүй юм чинь нөрөвчдөг цаа амар хэцүү. Тэр нь л амар хэцүү. Ваа миний гар юм байна. Нэр манай ханыг юм зөвлөхөд жижиг өмсөй гоё тат өнгөр бодвол гоё харагддаг шүү. Урт өмсөй тат өнгөр бодоход хитрхээ. Таарахгүй муухай санагдаад идэв надад. Тэгэхээр миний хувьд тат өнгө гэдэг нь ер нь бол улаан л өнгө гэдэг юм дөө. Би хараар бодчих юм бол юм бараа штэ болохоор
Ямар халтар харагдаад идэв санагдаад идэх юм. Яа цаанаар бодчихвол тийм гоё борон тодрон л таа. Заримдаа миний цаанаар бодох сэтэл төрхөөр л боддог л таа. Тэгтээ хаяал нэг. Цаатагсуудын хамт явж юм мэддэг. Та нар ингээд усанд ороод гараад ирэхээр амар өлсдгүү. Би уг нь усанд орж гарч ирэхээс өмнө яг энэ хоолыг хийсэн байхгүй юу? Тэг гараад ирсэн ч өлссөн. Ингэж хайдаг. Тийм. Ямар ч тач одоо маск авчаад тас төрхөө болохоор гар цэвэрхэн байх хэрэгтэй гэж бодоод гараа ууч өрөөд ирлээ. Маск бол ингэж үзүүн дээр тавар гой санагдаад идэв юм. За энэ хооронд нь гэдэг нэг гой шиг. Би амар хуурай арьстай болохоор ер нь бол нас явуул нэлээ хурдан үрчлээдэг байх гэж боддог байхгүй юу? Тэгээ би одооноос эхэлж цогны дотор гэж байгаа. Тэгвэл яг арайд чамс нэгдэг тоглоо. Гэтэ би нэг өдөр алган өргөдгүүлдэг. Санаараа нэг төрөлдөг гэхээр яг миний насан дээр бол яг болголоо гэж. Вэслийн бол үнэхээр сайн зүйл. Би их төрөж олж чаддаг юм аа. Нэг юм амар тасраа гэжтэй Вэсли.
ингээд амар нүур тослогдоод байгаа юм санагдаад. Би юм хураа арьстай мөртлөө тийм нүрээ тослог айлах амар дургу. Тийм хитрхи тослог юм чи дүрх заавал санагдав. Нэг бага хат крем марин нэг битүүс. Йоо тэр дүрхч дэрэн дээр тэрлэнгүү тоснаал тань. Яа амар заваа. Окей. Баярн цацаан гэсэн. Цэмэртэж урууландаа түрүүлжлээ. Би сүлдээс ийм тус авсан. Энэ ийм арсан дээр бүрхүүл үсгдэг гэсэн байхгүй юу. Тэгээд тестерлээд туршаад үзсэн чинь надад тийм амар гоё тосрох биш мэдрэмж өгсөн. Тэгээ би авцсан. Миний арсны онцлог тохирохгүй тос байж магадгүй гэж би бодсон. Жохон тослог арстай хүмүүс түрхдэг байж магадгүй. За ингээд миний скин кеэр дуслаа.